Тэр уус амлын концентрацийг авч үзье. За уус мал гэж юу юм? Тэгээд дээрэс нь уус амлын 5 концентрац гэдэг процентын маляр малял нормал титрийн концентрац эдгээрийн талаар ярилцах болно. Мэгмар сармагшнана. Концентрац нь ахуйд нэлийн өргөн тааралдаг сэдэв байгаа. За жишээлбэл энэ тамидины уус мал тийм ээ. Энэ дотроо йодыг агуулчихсан уус мал энэ мөн ус төрөгчийн хэт эслийн 3% уус малыг ахуйд нэлийн өргө ашигладаг. За энэ хоёрыг ер нь гадуур шарахыг ариутгахад хэрэглэгддэг байгаа. За мөн хүнсний сод натрийн гидрокарбонат байдаг тийм үү. За энэгээр бас уус мал найруулад ханаад хоолой зайлах гэх мэтчлэнгээр өргө ашигладаг. Өөрөөр хэлбэл 2 болон түүнээс дээш тооны компонентаас тогтсон молекулын хэмжээнд жижиглэгдсэн нэгэн төрлийн ийм шингэн системийг уус мал гэж хэлж штэ. Тэгвэл энэ хүнсний соодын уус малыг бэлтгэхдээ 90 г ус тийм ээ. 90 г ус 10 г сод авсан гэж бодъё тийм үү. За тэгвэл уус малын массыг ерөнхийд нь тооцоолохдоо уусгагчийн масс уусан байцын массын нийлбэрээр тодорхойлж байгаа шүү дээ. Тэгвэл бидний энэ тохиолдолд бол 90 г уусгагч авсан гэсэн тий 10 г хүнсний сод авсан шүү дээ. Ингээд нийт уус малын масс маань 100 г болж байна шүү. За тэгээд энэ нь 10% хүнсний содын уус мал болж таархнэ. Ерөнхийдөө уусгагч болон ууссан байц гэсэн хоёр хэсгээс бол тогтсон байгаа тийм үү. За ингээд уус малын концентрацийг тодорхойлдог 5 арга байна. За эдгээрийг нэг нэгээр нь авч үзье. За хамгийн ихнийх нь процентын концентрат энийг С гэчээд процент гэж бол тэмдэглэдэг. Ерөнхийдөө 100 г уус малд агуулгадж байгаа ууссан бодисын грамын тоог хэлдэг. За тооцоо хийхдээ бол ууссан бодисын массыг ууссан бодис болон уусгагчийн массын нийлбэрт харьцуулаад 100-аар үржүүлэх шугамаар тооцоо хийдэг. Нэгж нь хувь гэж илэрхийлэгддэг байна тийм ээ. За жишээлбэл 20% 200 г уус мал хоолны давсны уус мал бэлтгэхийн тулд хэдэн грамм давс ба ус авч уг уус малыг бэлтгэх вэ гэсэн асуулт байна тийм үү. За энийг тэгвэл хоёр аргаар бодож үзье. Аль нь та бүхэнд өөрсөнд чинь тохиромжтой байна цаашид ашиглаад яваарай. За жишээлбэл энэ дээр нь штэ 20% 200 г уус мал гэдгийгдсэн байгаа тий. Тэгэхээр энэ маань уус малын масс нийтдээ 200 г. Өөрөөр хэлбэл хоолны давсны уус мал дотор чинь хоолны давс ус 2 нийлээд 200 г гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгвэл энэ эхний ээлжинд энэ томьёог ашиглаад тооцоогье тийм үү. Хэдэн грамм давс гэдгийгдсэн учраас уусан бодисын масс буюу M1-ийг тодорхойлох нь. За ингэхдээ M1-ийг болохоор процентын концентрацийг уусан малын массаар үржүүлээд тэгээд 100 хуваагаад ингээд томьёоны гаргалгаа хийгээд бодож болох нь тийм үү. За 20%-ийг үржин 200 г, хуваахан 100%, 40 г натрийн холоор. За тэгвэл нийтдээ уусан малын масс 200 г юм чинь тэрнээсээ 40 г уусан бодисаа хасгаар 160 г нь ус байна гэж ингэж нэг аргаар тооцоо хийж болох нь тий. За нөгөө талаар хоёрдугаар арга нь болохоор одоо энэ тодорхойлтыг ашиглаж тооцоо хийн гэсэн үг. За процентын концентрац нь 100 г уус мал агуулгадж байгаа уусан бодисын грамыг тоог хэлдэг гэсэн тий. За тэгвэл энэ маань 20% гэдэг маань 100 г-д нь 20 г натрийн холоор байгааг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл бичлэлтийг хийхдээ 100 г уус малд 20 г натрийн холоор байна. Тэгвэл 200 г уус малд хэдэн грамм натрийн холоор байх вэ? 100 нь 200-аас 2 дахин их юм чинь 20 бас 2 дахин их байх ёстой гэд ингээд тооцоолоод 40 г натрийн холоор уг уус малд байгаа юм байна. За усны массыг бол олохдоо ус буюу уусгагчийн массыг олохдоо 200 г-аас 40 г хасаад 160 г нь ус байна гэд ингээд тооцоолох нь штэ. Энэ хоёр аргын альгоор нь ч тодорхойлт хийж болно. Хамгийн гол нь энэ сүүлийн арга нь бол илүү хялбархан тийм ээ. Ялангуяа процент ингээд шууд өгөгдөд ороод ирвэл 100 гэдэг тоогоо санджээ. Уус малын нийт масс маань 100 юм байна. Түүнд 20 г нь натрийн холоор байна л гэдгийг хэлээд нь штэ энэ тохиолдолд. Тооцоолохыг бол пропорцоор тооцоолох гэж ярьдаг тий. За энэ аргыг мөн цэжээр тооцоолсон ч гэсэн хялбархан. За тэгвэл сая хэдүүлээ 200 г 20% хоолны давсны уус малд тий 20 г нь
40 г натрийн холоор 160 г ус гэдгийг тооцоолсон тий. За хэрвээ бид нэр өөртөө 20% 500 г ус мал хийдвэ гэхээр ялгаагүй 100 г ус малд 20 г натрийн холоор байгаа юм байна. Тэгвэл 500-д хэд байх вэ гэл ингээл x-лэл пропорцлоод явна. Тэгвэл 100-аас маань 500 чинь 5 дахин их юм чинь 20-оос бас 5 дахин их буюу 100 г натрийн холоор тэгээ 400 г нь ус гэх мэтчлэнгээр ингээд цэжээрээ тооцоо их боломжийг олгож штэ. Тийм буюу маляр концентрац. За энийг С гээд дармал им үсгээр тэмдэглэж байна тий баруун доод буланд нь. За энэ нь болохоор 1000 мл буюу 1 литр ус малд агуулгадж байгаа уусан бодисын молийн тоо хэмжээг хэлдэг байгаа. За тодорхойлдог томьёо нь болохоор молийн концентрац нь уусан бодисын массыг 1000 мл-ээр үржүүлээд тэгээ уусан мөлийн эзэлхүүн уусан бодисын молекул массын үржүүрийн харьцаанд ингэж тооцоолно. Нэгж нь бол моль гэж явах нь байна тий. За жишээ нь 200 мл ус мал 745 г калий олоорыг агуулгадаг бол уусан мөлийн молийн концентрацийг олё гэж байна. За тэгвэл энэ дээр хоёр аргаар тооцоолж үзье. Нэг нь болохоор томьёогоор нөгөөх нь пропорцийн аргаар бодож үзье тийм үү. За калий олоорын молекул масс нь за калий 39 холоор 35.5 ингээд 74.5 г моль тийм үү. За томьёогоо шууд бичээд орлуулга хийхэд уусан бодис нь 745 г байгаа. Тэгээ 1000 мл байгаа. Уусан мөлийн эзэлхүүн маань 200 мл байна тий. Тэгээ уусан бодисын молекул масс нь 74.5. За ингээ бодохоор тэг 100-ны тэг 1.5 молийн ус мал гарч штэ. Өөрөөр хэлбэл 0.5 мол гэдэг маань 1000 мл-д 0.5 мол бодис байна шүү л калий олоорид байна шүү гэдгийг хэлж байна тий. За нөгөө талаар энэ тодорхойлолтоо ашиглаад пропорц ашиглаад үзье. За энэ өгүүлбэрт 200 мл-д 745 г калий олоорид байна гэж хэлсэн байна тий. Тэгвэл 200 мл-д 745 г гэдэг ингээ байгаагаа бичиж чинь тийм үү. За тэгвэл уусан мөлийн эзэлхүүний дор уусан мөлийн эзэлхүүнийг энэ уусан бодисын массын дор уусан бодисын массыг бичиж пропорц зохиодог тий. За тэгвэл энэ молийн буюу маляр концентрацийн тухайд 1000 мл ус малд хэдэн моль бодис байгааг олоо гэдгийгсэн юм штэ. Тийм учраас 1000 мл ус мал уусан бодисын массыг эхлээд олж байна тийм ээ. За ингээд энэ пропорцоо тооцоолохоор 745-ыг үржих нь 1000 хуваах нь 200 мл. За мл-рүүд хураагдаад 3725 г гарсан байна тийм үү. За тэгвэл 3725 г маань хичнээн моль юм бэ гэдгээ тооцоолж 3725 молекул масс буюу 74.5 та хуваахаар 0.5 моль гарч байна тийм. За өөрөөр хэлбэл энэ ус мал маань 1000 мл-д тутамдаа л 0.5 моль калий олоорыг агуулсан байна гэж ойлгох нь шүү. Нэг молийн ус мал гэдэг үгдсэн байна. Ер нь ингээ молийн ус мал гэдэг үгдсэн байл тухайн бодисынхоо молекул массыг бичээд молекулын томьёог бичээд молекул массыг нь олох хэрэгтэй тийм үү. За 40 г моль гэж гарч байна тий. Натрий 23 OH нь 16 1 гээд 17 ингээ 40 г моль болж штэ. За тэгвэл штэ энийг өөрөөр хэлбэл 40 г натрийн OH-ыг л 1 моль гэж үзэж байна л гэсэн үг. За тэгвэл молийн концентрацийн тодорхойлолт чинь 1000 мл ус малд 1 моль бодис байвал түүнийг 1 молийн концентрацтай гэж үзсэн шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл натрийн OH-ийн хувьд 40 г 1000 мл дэвэл 1 молийн ус мал болж таарч байна тийм. За энэтэй адилханаар хэрвээ уусан млаас 1000-500 мл-ыг авлаа. Тэгвэл 1000-аас 2 дахин бага байна. Тэгвэл уусан бодис нь бас 2 дахин багасж орж ирнэ тий. 20 г болно. Гэхдээ энэ уусан мөлийн концентрац 1 моль хэвээрээ байна. Ягаад гэхээр 500 мл-тэй хэдийгээр 0.5 моль байгаа боловч 1000 мл болгоод 2 дахин өсөвчхөөр тэнд 40 г буюу 1 молийн ус мал байгаа штэ. Энэ утгаараа энэ нь өөрчлөгдөхгүй байна тий. За 1 молийн натрийн OH-ын 100 мл ус мал тутамдаа хэдэн грамм натрийн OH агуулдаг вэ гэхээр 1000-аас 100 10 дахин бага юм чинь 40-оос 10 дахин бага гэхээр 4 г натрийн OH агуулдаг нь байна тий. Энийг бас л 1 молийн ус мал CM тэнцүү 1 молийн ус мал гэж үздэг байна. За өөр нэг жишээ авч үзье. Хөхрийн хүчлийн 0.5 молийн ус мал гэж байна тий. За хөхрийн хүчлийнхээ томьёог бичлээ, молекул массыг бичлээ. Энэ нь 98 г нь 1 моль шүү гэж хэлж өгч байна гэсэн үг тийм үү. Тэгтэл энэ маань 1 моль хүрэхгүй 0.5 моль гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь 98 г-ын тал буюу 49 г. Өөрөөр хэлбэл 1000 мл ус мал 49 г хөхрийн хүчил байвал 0.5 молийн ус мал болоод байгаа байхгүй юу. За тэгвэл энэ
уусамлаас 500 мл-ыг авъя. Тэгэл уусан мөлийн эзлэхүүн 2 дахин багассан байна тий. Уусан бодисын эзлэхүүн яг уу дахиад 2 дахин багассан. 500 мл-т нь 24.5 г байна гэж юм тийм үү. Тэгтээ энэ маань 0.5 молийн уусмал болно. Яа тэгэхээр нөгөө молийн концентрац чинь 1000 мл-т хэдэн моль байгаа вэ гэдгийг асууж байгаа учраас энэ нь 0.5 моль хэвээр байх нь тий. За 0.5 молийн хөхрийн хүчлийн 100 мл уусмалд хэдэн грамм хуурай бодис байх вэ гэхээр 1049 г байгаа юм чинь 100 мл-т x гээд ингээ пропорцлоор 4.9 г. Өөрөөр хэлбэл 1000-аас 100 10 дахин бага 49-с 4.9 нь 10 дахин багуулж таарч штэ. За энэний молийн концентрац мөн л 0.5 моль. Яг тэгвэл 1000 мл-т 49 г л байгаад байгаа юм чинь 0.5 молийн уусмал болж таарах нэ. За энэ дээр давсны хүчлийн уусамлыг авч үзсэн байна тийм ээ. Өөр эзэлхүүнд өөр хэмжээтэй давсны хүчлийн уусамлыг давсны хүчлийг уусгасан биз дээ тий. Тэгээд хэдэн моль болохын тооцоосон байна. За давсны хүчил маань А шулаар томьёото молекул масс нь 36.5 г моль болно. Өөрөөр хэлбэл 36.5 г нь 1 моль болж байна тий. За тэгвэл 1000 мл 36.5 г А шулаар байвал 1 молийн уусмал болно. За энэ болж байна. За тэгвэл 2000 мл 73 г давсны хүчил уусгацсан биз дээ тий. Энэ хэдэн моль явах вэ гэхээр 1 л моль явах болно. Яг тэгэхээр 2073 байгаа юм чинь 1000-д 36.5 л байгаа. Ингээд 1 моль уусмлаа л гэж гарна тийм. Нөгөө талаар 1000 мл 73 г-ыг бас уусгасан байж болно тийм үү. За тэгвэл 73 г гэдгийнхээ молийн тоог олно. 73-гаа 36.5 туваахаар 2 гарна тийм үү. Тэгвэл 1000 мл-т өөрөөр хэлбэл 2 моль л давсны хүчил байна. Грамаар бол 73 г юм байна гэж ойлгох гээд байна. За дараагийнх нь 1000 мл 5475 г А шулуурыг уусгасан байна. За тэгвэл 5475 г-ыг давсны хүчлийнхээ молекул масс нь харьцуулахаар 1.5 моль болж байгаа. Өөрөөр хэлбэл 1000 мл тутамдаа 1.5 моль А шулуурыг агуулсан уусмал байна. Гэх мэтчлэнгээр молийн концентрацийг ойлгох нэ. Концентрац түрүү нь бол маляр гэж байсан тийм. Энэ нь болохоор малял гэдэг арай өөр байгаа шүү дээ. Нэг нь илтэй, нэг нь эрттэй тийм үү. За малял концентрацийг C гээд бичмэл ийм үсгээр тэмдэглэдэг байх нь тийм. За энэ нь техникийн тохиолдол буюу ихэвчлэн хүлдэх хуслах температурын зөрүүг тооцоолоход өргөө ашиглагддаг байгаа. За энэ концентрацийн тодорхойлолт нь 1000 г буюу 1 кг уусгагчид агуулгадж буй уусан бодисын молийн тоог хэлнэ гэдэг чинь. Маляр концентрац дээр 1000 мл гэж ярьж исэн тийм. Тэгвэл малял концентрац дээр 1000 г уусгагчид агуулгадж байгаа уусан бодисын молийн тоогийг авдаг байна шүү. За тооцоо хийхдээ уусан бодисын массыг 1000 г-аар үржүүлээд уусгагчийн масс болон уусан бодисын молекул массын үржүүрт нь харьцуулж тооцно. За нэг чинь мөн моль байна. За нэг жишээ авч үзье. 60 г натрийн шүлтгийг 500 мл усанд уусгасан бол үүссэн уусамлын малял концентрацийг олоо гэдгийгсэн байна тий. За тэгвэл томьёоныхаа дагуу шууд орлуулаа явчих. Уусан бодисын масс 60. Энэ 1000 маань грамм нэгжтэй явж байгаа тий. За уусгагчийн масс 500 мл усанд уусгасан гэж байна. Усны нэгт 1 байдаг учраас 500 мл маань 500 г-тай тэнцэн тийм ээ. Масс эзлэхүү 2 тэнцэн болчихно. За натрийн OH-ийн молекул масс нь 40 г моль байгаа. За эндээс ингээ бүгд ингээ грамууд хураагдчихна тий. Тэгээ моль үлдэх нь шүү дээ. За ингээ 3 моль. Өөрөөр хэлбэл 1000 г буюу 1 кг усанд 3 моль натрийн OH байгаа юм байна гэж ойлгох нь шүү дээ. 3 моль натрийн OH чинь 40 г моль юм чинь 1000 г усанд л 120 г натрийн OH уусан байна гэж үзэх гэдэг шүү. Дөрөвдүгээрт нь нормал концентрац. За энийг C буюу AN гэж тэмдэглэх нь шүү дээ. Баруун доод болонд нь. За энэ нь 1000 мл буюу 1 литр уусмалд агуулгадж байгаа уусан бодисын эквивалентийн тоог нь хэлдэг. За молийн концентрац дээр болохоор уусан бодисын молийн тоог хэлж ирсэн тий. Гэтэл нормал концентрац дээр уусан бодисын эквивалентийн тоог хэлж байна. Эквивалентийн тоог F-гээр тэмдэглэн тийм үү. За тодорхойлдог томьёо нь болохоор уусан бодисын массыг 1000 мл-ээр үржүүлээд эзэлхүүн болон
эквивалентийн үржүүрт нь харьцуулсан. Нэгж нь бол нормал буюу энэ үсэгтэй гардаг бахан тий. За энэ жишээг авч үзье. Тэг 1025 нормалын 2000 мл хөхрийн хүчлийн уусмал дагуулагдах хүчлийн массыг олоо гэж байна. Тодорхойлоход тухайн уусан бодисын эквивалент масс хэрэгтэй гэдэг тийм. Ийм учраас хөхрийн хүчлийн маань молекул масс 98 г бол гарч байгаа. Эквивалент масс нь болохоор 2 ус төр хүчтэй учраас 98 2 туугаад 49 г эквивалент гарч байна тийм үү. За эквивалентийн талаар өмнөх хичээлийг бас үзэж болно. Мөн хэрэгтэй бодлого дасгал асуух бол 98 13 33 11 дугаарт зөвлөгөө авч болно. За ингээд нөгөө нормал концентрацийнхаа томьёоноос уусан бодисынхаа масс буюу хөхрийн хүчлийн массыг олж байна тий. За нормал концентрац нь тэг 1025 нормал байгаа. Уусамлын эзлэхүүн 2 мл буюу 2 литр өгөгдсөн байна тий. Хүчлийн эквивалент 49 г эквивалент. Ингээд 1000-таа хуваагаад 245 г уусан бодис байгаа байна. Гэхдээ энэ 245 г маань 2000 мл-т дууссан байгаа шүү дээ тий. Хэрвээ энэ 245 г-аа 2 туваалаа гэхэд 1,225 г гарах нь тий. За тэгээд энэ грамыгаа эквивалентийнхаа масст харьцуулна. 49 г-д харьцуулахад эргээд тэг 1025 нормал гарч байгааг шалгаарай. За энэ мэтчлэнгээр нормал концентрацийг тооцоолох нэ. Дугаар концентрац нь титрийн концентрац нь тий. За энэ 1 мл буюу 1 см3 уусмалдах уусан бодисын грамын тоог хэлдэг гэж байна. За энэ концентрац нь аналитик хэмдэрийг ашиглагддаг байгаа. За өөрөөр хэлбэл уусан бодисын массыг уусамлынхаа эзлэхүүнтэй харьцуулаад титрийн концентрацийг тодорхойлох нь. За жишээлбэл натрийн хлоридын 500 мл уусамлын титрийн концентрац нь тэг 1025 г/мл байсан бол уусан бодисын хэмжээг олоо гэсэн байна тий. За уусан бодисын масс нь тэг 1000-ны титр нь уусамлын титрийн концентрац нь тэг 1025 г/мл байсан. Уусамлын эзлэхүүн 500 мл ингээд 12.5 г буюу өөрөөр хэлбэл 12.5 г-ыг 500 мл уусмал дуусгахад миллилитр тутамд нь уусамлын тэг 1 мл тутамд тэг 1025 г натрийн хлор байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө уусамлын концентрацийг илэрхийлэх 5 аргатай танилцсан тийм ээ. Тэдгээрийнхээ томьёо тодорхойлтуудыг сайн сэжлээд ашиглаж чаддаг болох хэрэгтэй. За хичээлийн талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл өөрсдийнхөө сонгосон сэдвээр мөн авч болно. 9813 33 11 дугаар тандж болох нэ. За уусамлын концентрацийн талаар маш олон бодлого дасгалууд бол ном дэвтрээс өргөн олдно. Тэгээд өөрсдөө бие дагаад төрөл бүрийн бодлого ажиллаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.